За бүгдээрээ сайн байцгаана уу? Сайхан наадмаг уу? За хоошуурыг хийдвүү. За миний хувьд бол сайхан наадмлаад ирлээ. Өнгөрсөн бүтэн сайн цуглаан тараад шууд Баян Хонгор аймаг явсан. Аавыгаа аваад за аавынхаа одоо гэр бүлийн хүнийг аваад гэр бүлийн хүн гэдэг нь ээж маань хороог өнгөсөг үзүүлээ нэлээд олон жил болж байгаа. За тэгээд гэр бүлээрээ бид хамтдаа явсан. Баян аймгийн Баян Хонгор аймагт бид очоод 4 хоноод ирсэн. Тэгээд их сонирхолтой сайхан аялал байлаа. Дээр нь 17 жилийн дараа ээжийн газар дээр эргэж тараад ирлээ. Тэгээд 17 жилийн өмнө ээжийг маань яг төрсэн газар нутгаглуулсан. Тэгээд төрсэн газар нутгаглуулсан учраас нэр хүн яваад байдаггүй. Зам ер нь байхгүй шахуу. Ер нь өөрсдөө бид нар яваад олохооргүй тийм газар аав маань л олох байсан. Тэгээд хайж явсаар байгаа аав маань ч бараг олохгүй шинжтэй шүү. Хайж явсаар байгаа нэг ойрхон газар бараг 4 цаг таарсан байсан. Тэгээд ээжийнхэн газар дээр очиж бас эцэнд талархан залбираад өндөтгэл үзүүлээд ирсэн байгаа. За ингээ Баян Хонгор аймгаар сайхан амраад ирлээ. Дээр нь 90 нэг хоног Батамаа төгсөж байгаа учраас баяр хүрээс нь хуваалцах гад Мөөжитэй бас Батагийн Мөөжигийн манай Зиона гэж залуутай бид нэр дархан яваад Батагийнхаа төгсөлтөнд оролцоод ирсэн. За тэгэхээр 7 хоног бол нэлээд сайхан одоо ийш тийшээ явсан цагууд байлаа. За энэ жилийн наадам бас их гайхалтай сайхан боллоо. За бүх үзсэн хүмүүс байна уу? За бүх үзээгүй үсэн. Үзээч. Монголчууд бид нар чинь сайхан бүхөө үзээд сур анхаар дагаж явахайлаа мор одоо үзээлтэй. Бас сайхан одоо өвөрмөц үндэснийхээ ёсоор үндэснийхээ тэр бахархлуудаа бахархаж ёстой шүү манайхаа бүх үзээрээ. За миний хувьд болохоор би яг бүх болж явах үед бол замд тууж явлаа. Гэхдээ ирээд дахин үзлээ. Энэ жилийн бүх усыг сайхан болсон байх шүү. Нийтдээ 6 начин төрсөн байж тээ. 6 аймаг начинтай болсон байна. Сүхбаатар аймаг, Өмнөгов аймаг, Баян Хонгор аймаг гэж. За тэгээд Говьолтой, Булган аймаг, Хөмсгөл гэдэг 6 аймаг нэг начинтай болсон. Манай Баян Хонгороос төрсэн улсын начин маань болохоор яг энэ цаг үед өстой арал байранд тэгшэрч байгаа Монгол улсын арслан бүрэн төгсөр начин ирсэн гэж боддоо. Баян. Аймаг жоохон магтаад байна үгүй. Өөрөө. За дээр бас 3 харцагтай жил байлаа шүү дээ. 3 харцаг төрсөн. Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн арслан Мөнгөнбаатар. За эндээс бүх тайлбарлаад байна. Аймгийн арслан Мөнгөнбаатар маань улсын харцаг цацам ширээр 6-5 Монгол улсын харцаг суулгыг уулзсан. За дээр нь Завхан аймгийн Отгон сумын харьяат аймгийн арслан Бэгд сүрэн улсын гард Ганбаатараар 6-5 Монгол улсын харцаг суулгыг уулзсан байна. Баян Хонгор аймгийн Баянбулг сумын харьяат аймгийн арслан Золбоо улсын начин болсон Баян Хонгор аймгийн Заг сумын харьяат Цэрэн доктор 6-5 Монгол улсын харцаг суулганд төрлөө. Ингээ 3 харцагтай болсон шүү дээ. За дээр нь бас шинэ аврагтай болсон байгаа. Овс аймгийн Хувд сумын ургуул Өвснөр дэвжээний бүх Намсрай жавын Батсуур. За үндэсний баяр наадамда 2 дахь төрүүлээд за энэ жил Монгол улсын аврах цолонд төрсэн байна. За тэгээд аврахтай, харцагтай, начинтай, айхтар олон хурдуудтай. За тэр хурдууд дотор бас нэг хөөрхөн юмуд яваад гэж харсан уу? Одоо бүгдээ наадам нүгд дуусч байгаа учраас наадмынхан гой сорин ярьж байгаа үгээр орно шүү дээ. Нэг баяа одод улсын хүүхдээ яриаг харсан уу? Өөдөөч явахгүй, уруу гач явахгүй. Өөрчлөсөн. Ста балаа юм би дахиж мор унахгүй гэж ойлоо. Ста балаа өөдөөч явахгүй, уруу гач явахгүй юм гэж ойлоо. Ста балаа юм дахиж мор унахгүй. Тэр наадмын тойронд их олон сайхан хөгжилтэй, бас бахархмаар олон амжилттай, наадмын сенсацтай их сайхан наадам болж өндөрлөө. Би бас ингэж итгэдэг. Мөнхийн улсын талаар үзэгдэл үзсэн явхан дагалдагч. Үндэстэн бүрээс ирсэн хүмүүсийн мөнхийн улсад бурхныг магтаж байгаа үзэгдлийг хардаг. Яаж үндэстэн бүрээс гэж харсан болов? Яаж үндэстнээс
гэж ялгаж таньсан болоо. Яагаад вэ гэвэл тэд үндэснийхээ хувцаар гойсон гэж байна. Тэрнээс бүгд ижилхэн хувцастай, бүгд ижилхэн цагаан палач одоо юм тавьжсэн бол хараад энэ жоохон бор цайтай маа Монгол гэж. Харин үндэстэн гэж ялгах үндэсний шинж агуулга агуулсан олон янз янзын үндэсний хувцснуудтай өөрсдийнхөө үндэснийг илэрхийлсэн ямар нэгэн байдлаар бусад үндэснээс ялгарч танигдах ямар нэгэн чимэг зүйлдтэй үе түн хүмүүс магтаж байсныг харсан байгаа гэж бодож байна. Тийм учраас Иохан дагалдагч юу гэж тэмдэглэсэхээр үндэснээс ирсэн хүмүүс гэж хэлж байна. Тэгээ яг энэ үзэгдлийг энэ илчлэлтийг би бодохоор юу гэж боддог вэ гэхээр мөнхийн улсад монголчууд бид нар ч гэсэн тэнд өөрийн үндэсний шинж төрхөөрөө бас Бурхныг магтах болно. Бид нар өөрийн үндэсний шинж төрхөөр эзнийг магтахдаа магадгүй баруун Монголын биелгээгээр эзнийг магтаж болох юм. Зарим нэгэн дундуур нь гинт уртын дууны шунхайгаар, за зарим нэг нь хөөмийлөл. За тэгээд харихраа янз янзын шинж агуулгатай өнгө төрхтэй магтаалуудаар бид Бурхныг магтах нэ. Магадгүй Африкаас гаралтай үндэсний улсууд маань Африк хүн гэж хэлэхээр тийм шинж төрхтэйгээр тэнд Бурхныг магтах байна. За Оросоос гаралтай хүмүүс маань баяна тоглоод гар мөргөө авсраад энэ дээрээ зохиол бүжгэлж байна. Харин монголчууд баруун Монголын биелгээ ч юм уу, уртын дууны шунхай ч юм уу ямар нэгэн өөрийг нь бий болгож бүтээсэн, Бурхан өөрийг нь бий болгосон тэр үндэсний шинж агуулга онцлогоороо Бурхныг магтах ийм дүр зураг болох хаа гэж бодоод байж. Бас тэнд бид хамтдаа ноцолдож барилдаж за тэр үед бол унсан ч гар урахаар тэр байдлаар бол баг гэж бодож байна. За тэгээд бас мөр уралдаж сур харах чинь билүү? Ер нь бол би зүгээр л өөрийнхөө монгол хүний дүр төрх, монгол хүний ахуй соёлоосоо мөнхийн улсыг төсөөлөж харахтаа бидний баярлаж сэнгэж наадамлдаг энэ зүйлүүд маань жинхэнэ утгаараа тэнд өрнөг байгаа гэж боддог. Амен. Тэм учраас бид нар өөрсдийнхөө Бурханаас өв дээд сайван дамжуулан уламжлуулан авцарсан өв соёлооч гэсэн хадгалан өв соёлоос эзнийг алдаршуулдаг хүмүүс болох хэрэгтэй. За хажуудаа өндрөгөө хараад тантай хамт эзнийг хүндэлж байгаадаа баяртай. Тэгээ та бүхэн хоёулаа Монгол байгаа баяртай байна. Ганц хоёр гадаад хүмүүс байх шиг байна шүү. Тантай хамт байгаадаа баяртай байна. Тэгээ цаашаа ирээ. За тэгэхээр өнөөдрийн эзний үгийг хуваалцгаар бэлтгэх үед их сонирхолтой зүйлийг эзэн бас харуулсан. Эзний үгэн дээр Йов гэж нэг хүний амьдрал гардаг. Йов гэж энэ хүн баяр наадмын дараа дандаа нэг зүйл хийдэг байсан. За ялангуяа хүүхдүүд нь баярлаж, наадамлаж, янз янзын одоо баяр ёслолд оролцоод ирэх үед нь хүүхдүүдэд зориулаад нэг зүйл хийдэг байж. Энэ нь өгөр хүүхдүүд нь үг яриа, үйл хөдлөлөөр ямар нэгэн хацгаа бүрэн зүйл ярьж, үйлдэж Бурхны өмнө гим нүгэлд унсан байхгүй гэж бодоод үр хүүхдүүдийнхаа төлөө Бурхны өмнө гинжлийн тахил өгдөг байсан. Йов гэж. За тэгэхээр өнөөдөр бүгдээрээ баяр наадам дуустал хамтаа тахил өгнө гэсэн. Ер нь баяр наадам дуусах үед эсвэл баяр наадам өрнөж байх үед бид үргэлж бодож байх зүйл маань юу гэхээр миний төр төрх, үг яриа, үйл хөдлөл бүх зүйл маань үргэлжлүүлэн Бурхныг алдаршуулсан дүр төрх дотроо өрнөж байна уу? Аль эсвэл баярын үеэр би бас ингээд бужигнаа даалга болчихоо гэдгийг боддог байна. Тэгэхээр өнөөдөр би яг энэ баярын ард дээр их сонин сериосны мөртлөө бас бидний амьдралд байнга бодож санаж байх ёстой нэг чухал сэдвээр эзний үгийг хуваалцлаа. За энэ маань ямар утгатай үг вэ гэхээр ариун амьдрал гэсэн сэдвээр Бурхныг хуваалцлаа. Ариун амьдрал. Бүгд хажууд байгаа ах トゥ ус руу хараад ариун амьдрал гэдэг сэдвээр үг сонсгоно гэж хэлдэг. Ариун амьдрал. Ялангуяа ариун амьдрал гэдэг энэ утгатай үг дэлхий даяар байгаа үе түмэн шашин шүтлэг итгэл үнэмшилтэй ард түмнүүдийн дунд Христэд итгэгч нартай илүү ойр яригддаг үг. Хэрвээ ямар нэгэн лам тасраад унтсан байвал лам хүн байж аргуугаад тахтай яддаг гэж ярьдаг үг та нар сонсох уу? Тэ? Эсвэл ямар нэгэн бөө тасраад унтсан байвал энэ чинь бөө юм байж ямар муу ариун бус амьдралтай аргуугаад байгаа гэж ярьж байгаа үг яваа сонсоо харин түр эсрэг шүү дээ. Бөөнөр чинь архийг сүү тавилж угаад тэгээ бүл.
Би тэрийг манай гэр бүл жогонд амьдарч байгаад манай дээдлийн давхарт нэг зайр байсан. Нөгөө зайрынгийн дүүн орж ирээд зовлонгийн дэвтэр ярьж ирсэн. Манай ах бөө болсноос хойш архинд ороод туслаа гэж. Хөнгөрөндөө л угаадах юм. Тэгээ бүр бусдыг уруу татаж угаадах. Тэгээ хамтдаа бөө болсыг бөөнөр архитаад байгаа. Харин ямар нэгэн гавч юм уу ламын согтоод унсан байгаа хүмүүс нэг юм ярьдаг мөртлөө энгийн цуглаанд явдаг христэгч хүнийг арх үтсэн явахыг харуул яадаг байна. Оо энэ чи итгэгч хүн байж шээ. Ямар сони юм бэ? Энэ чи цуглаанд явдаг гэсэн худлаа юм биш үү? Тэгдэг үү? Өө тэгээд дэлхийд яриа нэг юм бол мэдээд байна. Энэ Есүс итгэдэг хүмүүс чинь бол ариун амьдрах ёстой. Ариун амьдрах дүрмтэй. Ариун амьдрах тавилантай хүмүүс үү гэж үздэг. Би нэг удаа цуглаанд яваад удаагүй байж явах үедээ 10 жилийн найзлар маань дуудаад нэг газар уулзъя гэсэн. Хаана уулзах вэ гэсэн чи яг манай пастрын байрны урдхан байдаг нэг баарнд уулзъя гэсэн. Тэгээ хэд хэдийн санаа зовсон. Нөгөө найз нартай уулзахаар явж явах үед би мэдээж баарнд ороод арих уухгүй харин орох үед пастор цонхоор харуул яана. За тэгээ ямар ч байсан орсон. 10 хэдэн жилийн өмнө шүү тэгээд. Өөрөө бас тэгээд хүмүүс тутгаар баарнд орчод уулзаад тийм үлээ гэж. 16 жилийн өмнө уулзсан юм болохгүй. Тэгээ би нөгөө баар руу яваад орсон манай 10 жилийн найз нар арих таарс авч яваад бүгдээрээ буужгинлаа. За тэгээ намайг юу авах вэ гэхээр би юу ууя гэсэн. Зүгийн багтаа сүү ууя гэсэн. Чи баарнд байдаг юм. Тэгэхээр яг жуус ууя гэдэг нэг алюминий жуус нэг стаканыг авлаа. За тэгээд бүгдээрээ уух идэх юм уу ууж идэл тавилтаа таалт чин буужгнаа нөгөө хөгжимч бижгнаа гэж хэлж ерөөсө бараг л нөгөө бүх юм юм хэлдэг таа. Хоёр цаг сонсож байгаа юм. Тэгээд нөгөө нүдэн дээр чинь гэрэл өнгөнгөөр анивчаал. Гэхдээ би зүгээр жуус л уусан. Тэгээд жуус уугаад гарсан чинь нөгөө согцсон юм шиг нэг тийм сорог болсон. Тэгээд нөгөө гэсэн хөгжим дээр нүдэн дээр өнгөнгөөр эргэлцсэн гэрлээс болоод гарсан чинь нэг л тийм сонин. Тэгээ хүмүүсийн уусан арх нөгөө арх юм уу пиагуугаад ярихаар нь яриад согцсон ч юм уу. Гарсан чинь нэг л хэцүү нэг сонин. Тэгэхээр тэр чигээр яваад пасторынд яваад орсон. Тэгээ явж орсон чи харин пастор намайг харангуйтаа тэгээд хэсэг хугацаанд ярилцсны дараа юу гэж хэлсэн бэ? Гэхдээ яг бааранд ороод уучаад ирсэн юм шиг харагдчихав гэнэ. Нүдэн улаанаараа яригдсан. Толгойтой усанд нь тамиг шиг гिचсэн. Тэгээд зүгээр ороод гарахад л хүртэл ийм асуудалтай болж. Тэгэхээр Есүс итгэдэг энгийн итгэгч чуулганд үйлчилдэггүй пастор биш, эсийн бүлгийн ахлагч биш, бөмбөр тоглодоггүй, бэс тоглодоггүй. Зүгээр цуглаан дээрээ явдаг хүн. Цуглаан явдаг гэдгийг мэдгэжсэн хүн. Хэрвээ арх хүнээр түлцээ явах юм бол энэ дэлхий биднийг хараад эвэртэй туулаа үзсэн юм шиг гайхдаг. Яагаад вэ гэвэл нийгэм тэр чигээрээ биднийг ариун амьдрах дуудлагатай хүмүүсийг мэддэг болчихъя. За хажуудаа гондрог хараад хэлдэг. Ариун амьдралын тавилантай хүн байна та. Ариун амьдрах хүн тавилантай дуудагдсан байна. Библиэлд байгаа 3 ишлэлийг та бүхэнд уншиж байгаа. Эхнийх нь Левит номын 20-р бүлгийн 26-р ишлэл. Ингэж та нар надад ариун хүмүүс байх ёстой. Учир нь эзэн би ариун бөгөөд та нарыг би өөрийнх болгох гэж бусад улс үндэснээс тусдан тавьсан юм а гэж хэлж. Левит номын 20-р бүлгийн 26-р ишлэлээр гарч байгаа энэ үг нь Израильчуудад хандаж хэлсэн. Би та нарыг ариун үндэстэн болгохын тулд бусад үндэснээс тусдан тавьсан гэж бохир хэлсэн. Харин өнөөдөр тэнд ямар үндэстнүүдэд хандсан бэ гэхээр Есүс Христээр дамжуулан Бурхны охин, Бурхны хүүхэд болсон бүх итгэгчдэд хандаж хэлсэн. Би та нарыг ариун амьдруулахаар энэ дэлхий дээр эргэн тойрон чинь ажиллаж амьдарч байгаа хүмүүсээс тусдан тавьсан юм а гэж хэлж байгаа гэсэн. Тэгэхээр бидний дуудлага бол ариун амьдрахаар Бурхнаар дуудагдсан гэсэн. 1-р Петр номын 1-р бүлгийн 16-р ишлэлээр ингэсэн. Яагаад гэвэл би ариун учраас та нар ариун байх тун гэж бичигдсэн юм а гэсэн. За намайг дагаад хэлээрэй. Бурхан ариун учраас би ариун байх ёстой байна. Исаи номын 6-р бүлгийн 3-р ишлэлээр. За ер нь Исаи номын 6-р бүлгийн 3-р ишлэлийн эргэн тойронд ямар түүх хөрөндөг вэ гэхээр эзний иш үзүүлэгч Исая нэг өдөр эзний ер бусын үзэгдлийг үзсэн.
Тэрхүү Ерүсалим үзэгдэл дотор Исая мөнхийн улсад байгаа Бурхны оршууд очиж Бурхны сэнтийг харсан. Харин Бурхны сэнтийн эргэн тойронд үе төмөн тэнгэрчлэр магтан дуулж ирсэн. Өнөөг тэнгэрчлэр Бурхныг магтаж байгаа тэр дуу нь юу гэж өрнөж байсан бэ гэхээр Исая 6-ын 3-д ингэж хэлсэн. Нэг нь нөгөөдхөө дуудаж буй. За тэнгэрчлэр ялаар хэлж байна те. Тэгээд тэнгэрчлэр ийм хүү дуулж байна. Түмэн цэргийн эзэн ариун бүхэл газар дэлхий түүний алдраар дүүрэн байна гэж магтаж байсан. Та намайг дагаад хэлдэ. Түмэн цэргийн эзэн. Миний итгэдэг Бурхан. Ариун. Амен. Тэгэхээр бидний итгэдэг их эзэн бол ариун эзэн юм. Тэр бас бидний дуудахдаа ариун амьдралын дуудлагт дуудсан. Харин ариун байдлын талаар бид хэрэг мэддэг юм болоо. Ариун байдал гэж яг юу вэ? Ариун байдлын талаарх чуулганы түгээмэл үзэл баримтлууд байдаг. Хэрвээ тэр түгээмэл үзэл баримтлуудыг харах юм бол за хэсэгнийг нь дурдвал эхнийх нь ингэж байна. Энэ дэлхийгээс өөр харагдах нь ариун байдал ба гэж хэлсэн. Энэ дэлхийгээс өөр харагдчихвал ариун байна гэж. Энэ бол чуулган түгээмэл байдаг үзэл баримтлал. Ариун байдалтай холбоотой. Гэхдээ энэ нь яг Библийн дагуу үзэл баримтлал мөн үү? Ялангуяа энэ үзэл баримтлал урлаг, спорт маш олон талбаруудад сэргэн мандлын үе эхэлж байсан 1940-од оноос хойш нэлээд хүчтэй яригдсан үзэл баримтлал. Янз янзын шин хувцсны загварууд бий болж, янз янзын шин дуу хөгжмийн урсгалууд бий болж ирсэн тэр үед чуулган юу гэж үзсэн бэ гэхээр энэ дэлхийгээс өөр харагдах ёстой шүү гэдэг үзэл баримтлалыг бий болгож байна. Ингээд энэ үзэл баримтлалаасаа болоод чуулган тухайн цаг үедээ за заримдаа энэ нь отооч хүргэлжилж байдаг. Тухайн цаг үеийнхаа модноос 10 жилээр хоцордог, эсвэл 20 жилээр хоцорсон байсан хувцснуудыг үздэг байж. Хэрвээ тухайн цаг үед эмэгтэйчүүд, ирчүүд янз бүрийн шин загварын одоо талбицсан өмч өмсөө, янз янзын хувцснууд өмсөө явж ивэл тэр хүнийг хараад чуулганы хүн байна гэж хэлдэггүй байж. Харин чуулганд явдаг боловсон бурханлаг хэрэгтэй хүн костюм бичиг өмсөө зангаа зүгээс та бурханлаг эмэгтэйчүүд ханцуутай цамц болон шагаа өрсөн өвгтэй бүр булаачтай явах гэж үздэг байж. Энийг дэлхийгээс ялгарн ариун амьдарч байгаа гэж үздэг байж. Энэ цаг үед юу болсон гэхээр Ральф Муур гэж нэг пастор байсан. За энэ пастортай би 2 жилийн өмнө уулзаж бид нар хамтдаа 5 өдөр хамт байсан. Тэр Ральф Муур гэдэг энэ пастор маань юу гэж ярьж байсан гэхээр 1960-ад оны үед чуулган эхэлж байгаа юм. Одоо бол тэр пастор нэлээд насан дээр болсон пастор. 1960-ад оны үед тэр пастор чуулган эхэлж байжээ. Тэгээд чуулган эхэлж байх үед чуулганд нэг юм дүрм үйлчилдэг байсан. Тухайн үед залуучууд шуурч, хуйларч автаж байсан нэг урсгал байж. Тэр урсгалын нэр нь болохоор хипичүүд гэдэг урсгал байсан. Хипичүүд үсээр дургуулдаг, дарфицэн өмдөмсдөг, янз янзын этгээд хуцалдаг байж. Тэгээд сахлаа агуулдаг байж хипи залуучууд. Харин чуулган дээр ямар хүн дүрм үйлчилдэг байсан гэхээр хэрвээ ямар нэгэн хипи залуу цуглаанд орж ирэхийг хүсвэл цуглааны үүдэн дээрээ сахлаа усаж үсээ тарих ёстой гэж үздэг. Хипичүүд чуулганд орох хоригтой гэсэн. Тэр өнөөг пастор маань өнөөг залуу хүн итгэгч маань шатсан. Олноороо чуулганаас тустай амьдарч байгаа хипи залуучуудыг хараад өнөөг залуучуудад яаж хүрэх вэ гэдэг зүрх сэтгэлээр шатсан. Тэгээд бурхны өмнө залбирч хэлсэн. Дараа нь сонирхолтой хипи цуглаа хэлсэн. Тэдний чуулганыг тухайн үеийн итгэгч нар ороод харах юм бол энэ бол ерөөсөө чуулган биш байна. Энэ бол хипичүүдийн клуб байна гэж хэлж магадгүй. Дээр нь бол энэ ямар ариун бус чуулган бэ гэж хэлж байна. Хэрвээ чуулган гэдэг юм. Тэгээд өнөөг хипи залуучууд маань эзэн дээр засах гэж нэлээд их хугацаа өнгөрсөн ч гэсэн өнөөг залуучуудын үсний засал сахлынхын тэр хэлбэрүүдийг өөрчлөхийн төлөө харин зүрх сэтгэлд нь Есүсийг таниулахын төлөө Ральф Муур пастор маш олон жилийн үйлчлэлээр зориулсан. Үр дүнд нь юу болсон гэж мянган хипичүүд бурхан дээр ирсэн. Бурханд үнэн болоосоо хайртай хипи итгэгчнэр төрсөн гэсэн. Харин тэдний чуулган нь одоо Америкт маш том төсөл хийж байгаа. 2 жилийн өмнө Ральф Муур пастортай уулзаад ярилцаж байх үед тэдний тарьсан чуулгануудын тоог би сонсоод гайхсан. Зүгээр тарьсан чуулганы тоо шүү дээ. 1400 гаруй чуулган тарьсан. Маш олон хипичүүд төрсөн. Америкт маш том төсөл хийсэн.
Хэрвээ та нар Hope Chapel гэдэг нэрээр ороод YouTube-ээс харвал Hope Chapel гэсэн асар олон чуулгануудын жишгийг харна. Hope Chapel гэдэг нэртэй маш том чуулган тавилгын хөтөлбөрөнд явуулсан гэсэн. Тэр Ральф Мур пастор тэднийг сонирхолтой зүйл ярьж байлаа. Нэг удаа хоёр дагалдагчийн дагуулаад баарнд орсон. Баарнд кафе шопт орсон. Амрын өгч. Тэр кафе шопт ороод тэгээд яасан гэхээр нөгөө хоёр дагалдагчтай сайн мэдээний тогтмол өгөө сайн мэдээ тараа гэсэн. Өөрөө ер нь хаа явсан газраас сайн мэдээний тогтмол буюу материал тараадаг гэж. Нөгөө хоёр залуугийн нэг нь болохоор нөгөө орон нутагтаа алдартай атмаар хөрвэж нэг том сахалтай баг нүүр нь хоёр угаан шиг том сахалтай. Нүүртэй адилхан нэг том сахалтай дороо. Тэгээд ер нь бол орон нутагтаа нэлээд тавигдсан цуутай танхаар хөрвэж харин нөгөө нэг нь болохоор яг эсрэгээр өгсөн. Нэлээд доожгүй байрыг тэгтээ бас үсмсээ өргуулаад доожгүй мөргүүлчихэр гэсэн авдаг гэнэ. За энэ угаан нэг шүү. За тэгээд нөгөө доожгүй байрыг өөргөө залуу маань нэг материал аваад нэг хэсэг залуучууд дээр очсон гэнэ. Тэгээ нөгөө материал өгсөн. Тэгээ материал өгсөн чинь нөгөө залууг харангуйтаа нөгөө залуучууд нь жоохон дээрлэгчтэй. Нөгөө хоёр дагалдагч чинь сайн мэдээ тараахад кофе шоп явж байгаа шүү дээ. Тэгээ юу гэдэг гэсэн гээд үчи материалаар яах гэж байгаа. Энийг чи надад өгч яах гэж байгаа. Ингээл ер нь маргал нөгөө өдөө зодох гэж байгаа юм шиг л болж. Тэгэн болт нөгөө залуу чинь гээд сонирмос нөгөө уг наад чи миний материал бишэлтэй гэдэгсэн. Тэгсэн чи хэн надад тэрийг өгөөд байгаа гэсэн. Тэгсэн чи нөгөө цаанаас нь нэлээд алдартай, нэр цуутай нөгөө булааны хөрмөр гарч ирээд наа чи миний материал заа юу. Наадхаа зүгээр унш. Үгүй бол наадхаж ураад амуурч ирэх гэсэн. Тэгсэн чи нөгөө залуучууд нь гээд сонир болоод оо за баярлалаа нөгөө материалаа уншсан гэн гайхалтай тэгээ газар дээр аваагдсан гэрэ. Өдөр сайн мэдээ айгуу тийм хэвээ аргаар тараасан байна шүү. Гэхдээ их сонирхолтой зүйл нь чуулган нийгмээс л өөр харагдаж байвал энэ нь ариун байлаа гэсэн тэмцлээс болоод хэдий гэж чиглэлээр алхаж байсан тэр үеийн залуучуудыг чуулган алдах байж. Гэтэл өнөөдөр тэдгээр хэдий залуучууд дундаас маш хүчрэг өдөртөгч нар төрсөн. Тэдгээр асуудалтай хүмүүсийн дундаас олон хүмүүсийн асуудал дээр цэг тавьдаг хүмүүс гарч ирсэн юм гэсэн. Амен. Бас өнөөгийн чуулганд байгаа ариун байдалтай холбоотой нэг түгээвэл заавал Библийн дагуу бус нэг үзэл байна. Энэ бол бид дэлхийгээс өөр л дуурж байвал ариун гэсэн тодтол. Үг яриа, дуу хөгжим, үгийн таймер. Энэ олон зүйлүүдийг бид нар заримдаа үнэлэхдээ дэлхийгээс өөр. Үгийнхэн санд ерөөсөө Библи тэр чигээр яваад орсон ч дандаа Библиэр ярьдаг. Энэ гэвэл ариун гэсэн эндүрл ус гэж. Заримдаа чуулган дээр бид хэд их шашинлаг үгнүүдийг хэрэгэлцснээс болоод бид сайн мэдээнд хаагддаг. Урдны та нарт хэд хэдэн гэрчлэл ярьж байсан санаж байгаа. Оюутны цуглаа манай эхнэрийн манд дүү ирээд за тэрийг санаж байна уу? Манай эхнэрийн дүү оюутны цуглаанд ирсэн. Тэгээд ирсэн чинь ирсэн өдөр нөгөө шинэ хүнийг өгсөн байхээр за ингээ шинэ хүн үү тийм гэсэн чинь за гэд нөгөө дүүг маань зогсоогоод өөр нэг өдөртөгчийг дуудсан байна. Тэгээд дуудаад өгч хэлсэн гэнэ. Одоо энэ ингээ чиний хончин, ачиг бол энэ хоншуу заяа гэсэн. Тэгээд нөгөө дүүд амар юм уу санагдсан. Цуглаанд орж ирж шууд гонь үлээ. Ялангуяа монгол хүмүүс өөрсдөө хон малтаа сүрлүүлэхэд дургуун шүү дээ. Тэгээд заримдаа иймэрхүү хэл ярианууд бидний сайн мэдээ бусдад түргэн цаад болдог. Тэрний уран зүгээр дуудаад энэ хүн чамд Библийн талаар илүү ярьж өгнө, Бурхны талаар илүү ойлгуулна гэхэд болоо байхгүй тийм. Тэрнээс дуудаад за ингэ шинэ хон ирлээ энэ хоныг аваарай. Чи хон ачи болохоор энэ хон шүү. Хончтойгоо уулзаарай хоноо аваа яваарай. Тэгээ хоёр зүйл гайхмаар байсан юм. Нэг нь тэр. Нөгөөх нь юу байсан гэхээр нөгөө дүү маань за ингэ хон болт юм байж тэгээ суужсэн чинь урд нэг хүн гараад зарлал хэлсэн. Ямар зарлал хэлсэн бэ гэхээр за ингэ ирэх 7 хоногт бүгдээрээ 2-2-оор яваа сайхан тийш хийгэрэй гэсэн юм. Тэгээ гайхсан ч юу яриад байна. 2-2-оор биш яа. За ямар юм бэ ороод ирэх гэсэн. Тэгсэн чинь нөгөө fishing гэдэг үг хэлэх гэж байна. Загасчлаа гэсэн. 2-2-оор яваад fishing буюу загасчлаа гэсэн зарлалыг айгүй монголчуудаа ярьж байгаа. 2-2-оор яваад fishing гэрэ гэдэг. Тэгээд заримдаа иймэрхүү үг ярианууд нь биднийг ариун юм уу итгэлийн хүмүүс гэж
ялгарч танигдахад хүрэгдэгэ гэсэн иймэрхүү хандлагууд ойлголтууд чуулган заримдаа түгээ бэлддэг. Тэр битгий одоогоос нэг 40 жил за 30-40 жилийн өмнө янз янзын хөгжмийн шинэ урсгал хөгжмүүд бий болж байгаа үед чуулган ямархуу үзэл баримтлалыг барьж байсан байхээр чуулган зөвхөн арго, лин, хийл гэдэг хөгжмүүдэд дуурах ёстой. Энэ бол ариун хөгжим. За харин чуулганд энэ цахилгаан хөгжмүүд, гитар, бөмбөр, янз янзын зүйлүүд бол дуурч болохгүй. Энэ бол ер нь чөтгөрлөг хөгжим байна гэсэн онол явж байна. 2013 онд Солонгост эхнэр битээр явж байгаа Joyful цуглаан дээр болсон нэгэн Магдалины конференцд оролцсон. Харин тэр Joyful цуглааны Магдалины конференц дээр Joyful цуглааны пастор Давид Чоо гэж пастор номлож байсан. Тэгээд тэр пастор юу гэж хэлсэн гэхээр 1960-аад оны сүүлээр Beatles гэдэг хамтлагийн Ливерпулийн дөрөв гэж ярьж байгаамаас авьяаслаг цахилгаан хөгжим тоглодог дөрвөн залуу чуулганд байсан гэдэг гэрчлэл ярьж байсан. Тэгээд тэд амьд хөгжим тоглож эхэлсэн гэнэ. Харин тэдний чуулган хүлээж аваа. Энэ бол ариун бус хөгжим байна. Тэгээд тэд чуулганы гадна тоглосон. Харин дэлхий тэднийг хүлээж авсан. Тэр шинэ урсгал чиглэлийг чуулган баруун зүрх сэтгэлээр хүлээн авч тэр дууралтуудаар бурхан далдрыг өргөхийг хоригдсон гэсэн. Харин тэр хөгжмөөр муу Есүс нэг хүчтэй ажил хийсэн. Ингээд Ливерпулийн дөрвөл гэж хэлэгдсэн Библиэс хандлага чуулган дотор байсан боловч чуулган тэднийг хүлээж аваагүй улмаас тэд чуулганы гадна тоглосон. Харин дэлхийд даяар тэд танигдсан. Тэгээ би зүгээр энэ гэрчлэлийг сонсоод бодож байна. Хэрвээ тэд чуулган тоглосон бол ямар олон гайхалтай магтаалууд төрөх байсан бэ? Ямар олон гайхалтай магтаалууд бий болох байсан. Өнөөдөр яг дуурж байгаа энэ бүх хөгжмүүд тэдний дуурч байсан хөгжмүүд. Нэг удаа чуулганд нэг залуу маань битүү уранхай унттай ирсэн. Батаа байлуу. Тасч санагдаад байна. Биш. Тий. Одоо нөө Солонгост байгаа болдоо штэ. Гэмээр тоглолт. Болдоо маань рок хөгжим сонсдог байсан. Битүү уранхай унттай ирсэн. Карманаасаа доошоо шил бүртлээ битүү урагцсан. Урд хойноо дээрээс нохоод урагцсан. Сүр нохоод урагцсан шиг битүү орж ирсэн. Гэхдээ нөгөө залуугийн маань сонирхтой стил байхгүй. Тэгээд ороод ирсэн дээр цуглааны маань их чарчаад иш миний дүү за их чинь тань чиний л залбирна. Бүх миний дүүний бүтэн өдөр хаштай. Үнэхээр нөгөө батаа маань бүтэн өдөр ингээд хурсан байхгүй юу? Батаагийн голтоо. Би бас аваар чуулганд үйлчилж яхад нэг ороо тэр чуулганд байсан залуучуудыг уриалаад за нэг ороо бүгдээ colorful night гэж ороо байна. Зүгээр өөрийнхөө дуртай стилээр уцалж ирээд бурхныг багтъя гэсэн. Тэгсэн чинь зарим айгүй хипхоп уцалж ирсэн. Харин нэлээд олон рокнууд байсан байхгүй. Тэд тэгсэн чинь битүү уранхай өндтэй тэгээ нарийнх эрдүүцийг чэнслүүд өмссөн. Өвдгөө давсан үдээстэй мөсгөд өгөлтэй. Тэгээ үсний юм тэнцсэн. Араас харахаар нэлээдсэн гэж байна. Гэхдээ тэр залуучууд орж нүүр ингээд хаймар будцсан. Ямар ариун бус уцтай нөхдөд. Гэхдээ яг үнийг хэлэхэд тэр залуучууд дараа нь бүгдээрээ магтаалын үйлчлэгч нар болсон. Бүгдээрээ. Тэдний нэг нь тэр болдоо гэж залуу. Одоо Солонгост бас магтаал үйлчилж байна. Тэд нар магтаалын залуучууд болсон тийм. Анх тэр залуучууд цуглаан дээрхэд манай эсийн бүлэгт ирсэн. Тэгээд бид эсийн бүлэгтээ хүлээж аваад тэгээ нөгөө манай эсэлэрээс эргүүл урт устай хүмүүс байлж надаас үсэн. Ийм урт устай. Тэгээд ингээд нөгөө буурчхан юм илгэсэн. Ингээд. Тэгээд тэр залуучуудын маань зарим нь болохоор янз янзын одоо буруу зураг амьдрал донд байсан учраас орцгонлоор хоноо явж байсан хүмүүс байсан. Соёл урлагийн их сургуульд. Багш хөгжимчний одоо ангис орж байсан. Тэгээд бид нар гэртээ хүлээж аваад гэртээ хэсэг хугацаанд амьдруулсан тийм. Галтгооны хөрөв сайхан юу засч өгөөд будс засч өгөө. За энэ дунтаараа. Тэгэл нөгөө залуучууд маань тэнд амраад огт танихгүй шүү залуучууд. Гэхдээ миний хувьд бол би үсийг тайрах гэж юус оролдоогүй. Өгөн чамаг ивэ гэж хайж авч байгаа. Одоо ч мэдээсэн. Өдөө уцаарч үс ямар мохоо ариун болсон гэсэн. Үнэ хэлэх хэрэгтэй баг
зарим нь бол цуглаанд 2 жил баг үстэйг л өстэй нөгөө үстэйг. Тэгэл кемпментээр явахаар үсээ өдөр болгоо угаад ихгүй тишэлтэй сайн. Эмэгтэйчүүдийг бас өргөмөр юм байна. Гэхдээ үсийн тайрах гэж, хувцсыг солих гэж оролдох тухай биш байхгүй. Тэдний сонсдог хөгжмийг солих тухай биш. Тэгэхээр ер нь шуулган бусдаас л өөр дуурж байвал энэ нь ариун гэсэн ойлголт нь өөрөө бас л асуудалтай. За бас нэг ойлголт байна. Ариун байдалтай холбоотой шуулганд байгаа нийтлэг ойлголт. Дэлхийд зүйлээс холбоо. Дэлхийд бүгд аюултай. Тэр маш их загсаар тавьж байна. Дэлхийн дуу хөгжим, шинэ мод загвар, сошиал ертөнц, спорт, урлаг. Энэ зүйлүүдээс холбоод ихгүй чи бузартмаа гэсэн ойлголт. Мэдээж энэ зүйлүүдэд очиж хутгалдахгүй. Гэхдээ энэ нь бол ариун байдлын үндэс бүр болоод биш. Дэлхийд зүйлээс хол байх нь эднийг ариун болгох зүйл биш ээ. Заримдаа энэ үзэлд автсан хүмүүс маань дэлхийд зүйлүүдээс хол байх ёстой гэсэн маш урт цагсаад гаргаад нөгөө жигсаалтаа дагаж мөрдөхгүй заримдаа их зүдэрдэг. Харин ариун байдалтай холбоотой Библиэлд байгаа үгсүүдийг хэрвээ харуул энэ бүгдээс л гэсэн. Ерөн дээр бүгдээс хол байх нь ариун байдалд хүргэнэ үү? Эсвэл хүрэхгүй юу гэдэг энэ талаар бид үнэхээр бодох ёстой. Ариун байдлын талаарх Библиэлд ийм үзэл явж байна. Ариун байдал Бурхны үгэнд гин гэж хэлэгдсэн бүхнээс хол байх тухай биш. Ариун байдал дэлхийгээс ялгархаар өөр хувцлаж өөр амьдрах тухай биш. Ариун байдал дэлхийгээс өөр дуурах тухайч биш. Харин ариун байдал маш сонирхолтой хоёр зүйлийг өнөөдөр бүгдээр үзлээ. Харин ариун байдал ямар утгатай юм бол? Яг яавал бид ариун амьдрал дотор амьдрах юм болов? Glory of Zion гэж чуулганы Магдалины ахлагч нэг сонирхолтой мэдээлэл хийсэн байна. Ариун байдлын талаар. Тэгээд энэ Магдалины ахлагчийн хийсэн мэдээлэлээс болоод Glory of Zion гэж энэ хөдөлгөөний пастор Роберт Хайдлер гэж пастор доктор хүн ариун байдлын талаар олон жилийн судалгаа хийсэн. Библиэс. Ер нь бидний маш их ярьдаг ариун бай, ариун амьдрал, ариун бол, ариун гэр гэдэг. Ариунтай холбоотой энэ зүйл маань яг үндсэндээ Библиэлд яг ямар утгатай болоо гэдгийг судалж олон жилийн судалгаа эхлүүлсэн. Харин өнөө Магдалины ахлагч ямар мэдээлэл хийсэн бэ? Ариун байдлын талаар түүний хийсэн мэдээллийг санаа. Тэр ингэж хэлсэн байна. Ариун байдлын эсрэг тал нь гин нүгэлтэй байдал биш ээ. Ариун байдлын эсрэг тал нь зөвхт бус үйлдэлүүд биш ээ. Харин ариун байдлын эсрэг тал нь эвлж ирийн байх юм гэсэн. Их сонир мэдээлэл байна. Зүгээр л эвлж ирийн итгэлийн үнэ амьдралаар амьдрах ариун бус байдал байна гэж. Ойлгож байна уу те? Гин нүгэлтэй байх, зөвхт бус байх нь бузар гэсэн үг биш ээ. Харин зүгээр эвлж ирийн байх нь асуудал байна гэсэн. Их сонир мэдээлэл байна. Энэ үеийн муу мэдээлэл хийсэн болов. Энэ зүйлээс нь болоод нэг Роберт Хайдлер пастор олон жилийн судалгаа эхлүүлсэн. Тэгээд энэ судалгааны явцад их сонин зүйлүүдийг олж нээж илрүүлсэн. Юу Библиэлд ариун гэж хэлсэн болоо гэдгийг судалж эхэллээ. За эндээс би хэд хэдэн зүйлийг хэлье. Библиэлд гарч байгаа хамгийн ариун гэсэн тодорхой зүйл нь Эхлэл номын 2 дугаар бүлэг дээр гарч байна. Эхлэл номын 2 дугаар бүлэг. Библи хамгийн ихний юм. Энэ дээр юуг ариун гэж хэлсэн бэ? Эзэн 6 өдрийн туршид бүхнийг хийж бүтээгээд 7 дахь өдөр нь амарлаа гэж хэлсэн. Ингээд эзэн амралтын тэр өдрийг ариун өдөр гэж хэлсэн байна. Амралтын өдөр бол ариун гэж хэлсэн. Яагаад амралтын өдөр ариун болчихсон бэ? 6 өдрийн дэлхийд утгалж байгаа учраас гэмтэй юм уу? Эсвэл 6 өдөр нэг жоохон тааруу байж байгаад монголчуудад нээлтгээр хагас сайн гэж яваад тэгээд дараа нь бүтэн сайн болдог. Тэгэхээр бүтэн сайн учраас ариун. Энэ нэг зүйл байна. Энэ амралтын өдөр нь хүн амраад эзний өмнө очдог өдөр. Бурхан зориулагдсан өдөр учраас ариун өдөр гэсэн. Ойлгож байна уу те? Энэ нь Бурханд зориулагдсан өдөр учраас. Энийг ойлгосон үеийн итгэгч нар ямар ч гэрээ контрактор дээр гар үсэг зурх байсан ч Бурхантай уулзахын цагаас солдоггүйсэн.
Тэдний нэг нь бол Америкийн бүтээсэн эрхмүүдийн дотор байдаг Джон Рокфеллер гэж байна. Өнөөдөр ч гэсэн дэлхийд хамгийн чинээлгээр эхний дөрөвт орж байгаа юм шүү дээ. Bloomberg-аар Америкийн бүтээсэн эрхмүүд гэсэн цуврал киногоор Джон Рокфеллерийн талаар 2-3 удаагийн цуврал гаргав. Тэн дээр юу гэж гарч ирэхээр Джон Рокфеллер Америкийн боловсролын салбар, эрүүл мэндийн салбар, Америкийн бүхий салбарт өөрийнхөө амьдралын туршид хурааж хөрөнгөлүүлсэн мөнгөөрөө хөрөнгө оруулалт хийсэн байна. Америкийг бүтээсэн эрхмүүдийн дунд. Харин Джон Рокфеллер гэж тэр бизнесмен Бурханд үнэхээр итгэдэг түүний замаар замандаг хүн байсан. Тийм учраас ямар ч чухал гэрээ контракт байсан бүтэн сайн өдөр бол гэрээ контрактын дээр гар үсэг зурдаг байж. Цуглаандаа явахаар Бурхан руу ирдэг байсан. Тэр өдрийг Бурханд зориулдаг байсан гэсэн. Тийм учраас амралтын өдөр ариун байна гэсэн. Ойлгож байна уу? Ойлгох гэдэг нь ямар нэг юм? Джон Рокфеллертэй сэтгүүлчид уулзаад таны амжилтын нууц юу вэ гэхэд амжилтын 3 чухал нууцаа яриа гэж хэлсэн байдаг. Энэ нь болохоор Христэд итгэсэн дэлхийн баячууд гэсэн цуврал номон дээр байгаа. Тэр 3 чухал нууц нь юу юм болоо гэдэг талаар урд нь бас би нэг удаа зааж ясан санагдчихэ. Харин Джон Рокфеллерийн ярьсан тэр 3 чухал зүйл нь бол маркетингийн талаар байгаагүй, хөрөнгө оруулалт байгаагүй, харин түүний итгэл үнэмшилтэй холбоотой 3 чухал түлхүүр байсан. Нэг нь болохоор тэр амьдралынхаа туршид бүтэн сайн өдөр болгоно. Бурхны хүндлэгээр очсон тухай байсан. Бүх хүчлэн ертөнцид түгээр үлдээгдсэн. Тийм учраас Бурхныг хүндлээд амьдарч байсан нь түүний амжилтын нууцаа гэдэг хэлж. Хоёр дахь нь амьдралынхаа туршид 11-ээр эзнийг хүндэлсэн. Түүний бизнесмен энэ том групп дотор 11-ийн хилтэс гэж байсан. 60 орчим 11-ийг одоо боддог нэгтлэнгууд тийм бүх салбар байгууллагууд одоо бүх салбар компаниудаас нь 11-ийг боддог гэж. 11-ийг хэлсээрээс л алдаа мадаггүйгээр 11-ийг цуглуулдаг гэсэн. Амен. Ямар гоё вэ? Ирээдүйд иймэрхүү сайхан бизнесмэнүүд та бидний дундаас төрөөсөө дээ. Амен. Харин зарим нэг өөр юм яриад байдаг сураг байдаг шүү. Нэг тийм яриа энэ бараг үнний овтоо гэж би бодоод байгаа шүү. Пастра ажилд орох гэсэн маань залбирч өгөөч гэсэн чинь залбирсан ажилд орсон. 500 мянган цалинтай болсон. Өө бөөн баяр. 11-ийг хэдүүлээ. 50,000-аар Бурхныг хүндэлжсэн. Эргэлжээ пастра өстө баярлж байна. Ажил маань сайн урагш байгаа. Цалин маань сая болсон. Гэхдээ нэг асуудал байна. Ямар асуудал? А би нөгөө 500,000-аараа бодоод 50-аар өгөөд өөрчлөх үү? Амар өнжөө. Тэгсэн чинь пастор болно гэсэн. Тэгээ болно гэсэн гадна залбирч өгье гэсэн байгаа шүү дээ. Тэгээ залбирсан. Эзэн минь энэ хүн маань 500,000-ийн цалинтай байж 50,000-аа өргөдөг тэр амьдрал дээр л байна байгаа даа. Та түүний сая төгрөгийн цалинг 500 болгоод өгөөч. Тэгээ Джон Рокфеллерийн 2 дахь нууц бол 11 байсан. Харин 3 дахь нууц нь юу байсан гэж? 3 дахь нууц нь бол тэр өөрийнхөө хөрөнгөөр Бурханд үйлчлэж байсан. Тэр пастор удирдагч нартай хамтраад чуулгануудыг байгуулж, тэгээ бас улс орныхоо тулгымдсан асуудлуудын төлөө санхүү хөрөнгө зарж байсан. Рокфеллерийн сан бол Америкт хамгийн том сан шүү дээ. Тэгэхээр энэ зүйлүүдийг хэрвээ бид харвал эзэн зориулсан өдөр учраас амралтын өдөр ариун байх нэ. Библиэлд амралтын өдрийг ариун гэсэн. Тэгвэл өнөөдөр бид ямар өдрийг сахиа сууж байна вэ? Ариун. Та бид ариун байдалтай холбогдсон сууж байна гэсэн. Бас Филиппийн 10 дугаар бүлгийг харвал эзэн Мосед сүм байгуулахыг сануулсан. Тэгээд сүмийг бас ариун гэдэг тодтолтойгоор Мосед эзэн хэлсэн байдаг. Тэгэхээр эзний өргөө нь бас ариун байх нэ. Тухайн үеийн сүмийг харах юм бол майхан сүм байсан. Майхан сүм гэдэг маань ямар сүм байх вэ? Майхан сүм байсан. Майхан. Ойлгож байна шүү дээ. Тэгээд яагаад тэр майхан ариун болчдөг вэ? Ариун давуугаар хийсэн юм болов уу? Үржлээ байхгүй давуугаар, огт үржлээддэггүй давуугаар, үнэтэй давуугаар хийсэн юм болов уу? Эсвэл зүудэд яасан янз янзын зүудэл багтаа давуугаар хийсэн юм болов уу? Нэг л сонирхолтой зүйл байна. Тэрний юу гэхээр яг л Израилийн ард түмэн сүсэглэн залбираад бүгдээрээ хамтдаа өргөл цуглуулсан. Тэр өргөл нь майхан сүмийг барихад бий болсон. Би майхан сүмийг бий болгосон. Энэ нь болохоор Бурханд зориулж бий болгосон сүм гэсэн. Тэгэхээр өнөөдөр би нэг зүйлийг бас мэдэгдмээр байна. Баяр хүртээ. Та бид бас ариун чуулган дотор сууж байгаа. Яг гэдгийг мэдгүй. Та бидний байгаа яг сууж байгаа энэ
Үндэсний хөрөнгө оруулалтын банкны барилга аюул болов. Аль эсвэл үндэсний хөрөнгө оруулалтын банкны яг энэ саналууд нь Есүсний загалмай дээр урссан цусны өнгөтэй улаан санал учраас энийг чухал зүйлийг хэлмээр. Өглөө болгон танаа чуулганы залуучууд нэг цагийн өмнө цуглараад Бурханд зориулж нэг цагийн өмнө босоод тэгээд 4 давхраас нэг давхар хүртэл энэ бүгд техник хэрэгслийг зөөгөөд Бурханд зориулж хийж байгаа шүү дээ. Тэгээд таныг ирэхээс өмнө хөлсөө туслуулан яаран сандарна. За тэгээд ерөөсөө заримдаа бас буруу ээжүүд газ буцааж болгох зөв хийгээд тэгээд энэ бүх техник хэрэгсэл, гэрэл чимэглэл бүгдийг нь зөөж авцгаад эзэнд зориулж энэ цагийг бэлдсэн учраас эзний чуулган ариун чуулган байна гэсэн. Эзэнд зориулсан чуулган. Амен. Тэр залуучуудтай үнэхээр баярлалаа. Би бүр заримдаа сэтгэл өвдөд байгаа шүү дээ. Гэхдээ манайд өвдөхгүй байхаа гэж найдаж байгаа. Тэр болохоор би өглөө болгон бас хамт зөөлцөхгүй эртгэн давхиж очиад байгаа. Өнөөдөр бас амьдсан те яваад очсон ч арай зөөж дуусаагүй амжаад хамт зөөлцсөн. Эзэнд зориулсан өргөл, эзэнд зориулсан авцарсан зөвлөгөөд нь майхан сумыг бий болгосон. Тэгээд эзний оршихуй бууж ирж эзний чуулган ариун чуулган гэж нэрлэгдсэн. Үргэлжлүүлээд бол Библиэлд 11-ийн өргөл ариун гинэ. Таны санхүү, таны мөнгөн дотор байгаа бүх тэр санхүүгийн чинь 10% нь ариун. Тэгтээ үлдсний бузар гэж үсэлдэг юм шүү дээ. Гэхдээ яагаад таны мөнгөний 10% нь ариун мөнгө болж хувирваа? Эзэн зориулсан. Эзэнд зориулсан учраас. Эзэнд зориулж бэлтгэсэн өргөл учраас ариун өргөл байна. Левит номын 27 дугаар 30 дугаар эшлэлдэр ингэж хэлсэн. Газрын газрын үрийн эсвэл модны үр жимсний бүх 10% нь эзний бөгөөд энэ нь эзэнд ариун юм гэсэн. Бүх зүйлийн 10% нь эзнийх бөгөөд энэ нь бурханд ариун юм гэж. Эзэнд зориулсан бэлдсэн 11-ийг тань ариун байх нэ. Сайн бид нар бас ариун өргөл өргөсөн байх нь шүү дээ. Амен. Би ч гэсэн өглөө 11-ийг бэлдээд ирэхдээ тэр ариун өргөлөө гаргаж ирээд баярлсан. Тэгээд тогтоодоо хийх болгондоо их тогтолтой шүү дээ. Тэгээд тэр маань их байх тусам тогтолтой. Оо баярлалаа гэсэн. Эзэн бэлтгэсэн таны өргөл 11 ариун байх нэ. Юу түүнийг ариун болгоо? Эзэн зориулсан учраас ариун болгож байна. Мөсө бас хэд хэдэн сонирхолтой зүйлийг харсан. За саяны хүртэл явсан 3 зүйлийг та бүхэн сэтгэлдээ түргэн хадгалаад байгаа. Энэ ярьсан 3 зүйл бол гуруулаа нэг зүйлийг л илэрхийлж байгаа. Бурханд зориулсан учраас ариун. Бүгдээ дахиад хэлье. Бурхан зориулсан учраас ариун. За харин өргөжлүүлээд нэг 2 зүйлийг бүгдээ хараад байна. Мөсө эзний дагалдагч Мөсө Египтээс сухтаад Медианы цүлд 40 жил амьдсан. 40 жил цүлд хон хариулаад Медианад төрж Ятрагийн хөргөн болчихсон хоныг хариулаад явж байгаа үедээ тэнд байгаа шатаж байгаа бутнуудыг бишгүүдэл хардаг байж. Цүлд бол бут шатах нь энгийн үзэгдэл байж. Гэтэл нэг өдөр нэг бут шатсан. Бут шатад дуусах хугацаа хэрэг хугацаагаар мэдэхгүй л. Гэхдээ л бут шатаад дуусах хугацаа өнгөрөөд байгаа шатаад ус. Тэгэл Мөсө хараад байж. Гүн ч ямар сайн юм. Чи яахаас уулаа шатдаг бут вэ? Хараал байлаа. Магадгүй бут шатад дуусах хэмжээнээс хэд холд авсан 2 дахин хугацаа өнгөрсөн ч бут шатаад л байж. Тэгээ Мөсө яасан бэхээр өнөөх бут руу явж чадсан. Гүн ч одоо юу вэ? Ямар сони юм өдөө 40 жилийн тод хариулахдаа бараг тэр газрынхаа чулууг шээжилтэй хариулж байгаа шүү дээ. 40 жил хон хариулж байгаа. 40 жил хон хариулж үзсэн юм байна уу? 40 жилийн газар амьдарч байгаа юм байна уу? За 10 жилийн газар амьдарч байгаа юм байна уу? Гэхдээ яг тэр газараа цээжилдэг тийм. Орж харахтаа цээжилдэг. Тэгээ заримдаа тэр газар явж байгаа ханад нэг санаандгүй нэг будаг нэлсэн байвал нүдний үзүүлэлт амар том болж харагддаг. Хөөх энэ одоо ямар сони юм бэ? Өдөө 10 жил байхад энэ хам зүгээр л байсан юм да. Бүр цээжилтлээ тэргээр явдаг үстэй. Нүдэ ханаад чамаагүй шууд орц руу ороо шатаад толгойч гарч магадгүй дээ. Гэтэл Мөсө 40 жил тэнд тон хариулсан 40 жил явахдаа тэр хавийн чулуу бут бүх юмыг цээжилсэн. Тэрнээс гадна бут шатаад дуусах хугацаа гэмэдэн. Гэтэл өнөөх бут шатаад байсан дуустдаггүй. Шатаад байсан дуустдаггүй. Тэрс үлдэмэр гахаад яваад байсан. Харин явж очсны дараа өнөө шатаж байгаа бутны хажуугаас нэгэн чимээ гарав. Тэр чимээ нь болохоор Тэнгэр газрыг бүтээсэн тэр агуу бурхны дуу хоолойс.
Тэр дуу хоолойг хэрвээ бид харах юм бол Библиэлд тэгж гарч. Мосе чиний зогсож байна газар чинь ариун. За намайг дагаад хэлээрэй. Ариун газар. Бас тэрний харж байсан тэр бутгийг бас ариун гэж хэлсэн. Энэ ямар утгатай юм бол? Мосегийн харсан өнөөг шатаа дуусахгүйсэн бусад бодлуудын бол арай ёсортгонтой бут юм болов. Элдийн ганцын сони мөр дээр нэрс наалтдаг. Зүгээр мөрөөр гой ургадаг тийм. Арай илүү ёсортгонтой бут. Арай илүү сахилгатай бут байсан болов. Нэг зүйлээр тэр бутыг болон тэр бутны эргэн тойрныг ариун болгосон. Эзний оршуу бууж ирсэн учраас. Тэр газар ариун болж байна. За та намайг дахиад дагаад хэлээрэй. Энийг ойлгочвол өнөөдрөөс байгаа юм ойлгохгүй. Эзний оршуу бууж ирсэн учраас. Ариун болсон. Библиэлд харуул Синай уулыг ариун гэсэн. Синай уул бусад уулнуудаас илүү ёсортгонтой, илүү сахилгаттай, илүү Кристчэн. Тэгж аягтай уул юм болов. Бусад уулнууд хамаас хамаагүй салхилаа. Тэгээд уул бороо орохоор уулын үер бууж амтан алчих гад тийм. Синай уул болохоор бороо орсон ч ерөөс яахчгүй тийм ариун уул. Ёсортгонтой уул байсан юм. Эзний оршуу тэр уулан дээр буусан учраас Синай уул ариун гэж хэлсэн. Үргэлжлүүлээд Библиэс харуул ариун гэсэн тодорхойлолтыг олон зүйл байна. Бурхны үг бол ариун гэсэн үг гардаг. Өргөл нь ариун, элч нар ариун, иш үзүүлэгчд ариун, бас гэрлэлт нь ариун, амралтын өдөр ариун, эзний нэр ариун, чуулган ариун, хүндэлийн газрууд ариун, итгэгчид ариун, бас Израилийг ариун үндэстэн гэж хэлж байна. Энэ бүгдийг дүгнээд хэлэх юм бол энэ бүгдийг дүгнээд харах юм бол бид ариун байдалтай холбоотой хариултуудыг олж харж байна. Ариун байдал гэдэг нь гинж жилэгдсэн жагсаалтанд байгаа зүйлээс хол байхыг хэлэхгүй. Ариун амьдрал гэдэг нь дэлхийгээс ялгаж дэлхийгээс өөр байхыг хэлэхгүй. Мэдээж бид нар итгэлийн амьдралаар замнах үе заримдаа энэ дэлхийн гэж байгаа зүйлүүдийг орхидог. Гэхдээ энэ зүйлийг орхисноос болоод бид ариун болдго юм бишээ. Харин ариун байдлаас болоод бид зүгээр л баяр хөөртэйг нь артаа. Харин энэ бүгдийг дүгнээд хэлбэл ариун байдал гэдэг нь ямар утгатай юм бэ? Ариун байдал гэдэг нь эзэнд зориулагдсан, эзэнтэй залхагдсан амьдралыг хэлдэг. За намайг дагаад хэлээрэй. Ариун амьдрал гэдэг нь эзэнд зориулагдсан, эзэнтэй залхагдсан амьдралыг хэлдэг. Амен. Ёсортгонтой Есүст итгэдэг хүн олон байгаа шүү дээ. Зөв юм ярьдаг, зөв юм боддог хүмүүс олон байгаа. Гэхдээ тэр зүйл нь тэднийг ариун болгодог. Үгүй. Харин нэг л зүйлийн дэлхийд Бурхнаар бүтээгдсэн хүн бүрийн ариун байдалтай. Ариун хол тавилан дацсан. Энэ нь эзэнд зориулагдсан, эзэнтэй залхагдсан. Шатаж байгаа бутыг харуул эзний оршихуйд тэнд залхагдсан байсан. Ариун эзний ариун оршихуйд шатаж буй бут болон түүний эргэн тойронд байсан учраас тэр бут болон Мосегийн зогсож байгаа тэр газар ариун болсон. Синай уулан дээр эзний оршихуй бууж ирсэн учраас ариун хэмээн хэлэгдсэн. Амралтын өдөр нь эзэнд зориулагдсан өдөр учраас ариун. 11 нь эзэнд бэлтгэгдсэн өргөд учраас ариун. Бас итгэгч нар мөн адил эзэнтэй залхагдах үедээ ариун гэдэг категори багтдаг гэсэн. Харин ариун байдлын талаар бид нар гүйхэн ойлгоод эхлэх үед түрүүний хэлсэн мэдээллүүдийг ариун байдал гэж бид тодорхойлоод эхлэх үед бид маш их зүтэрч. Тэгээд ихэвчлэн итгэгч нарыг харах юм бол чадах чинээгээрээ гинээс хол байж, чадах чинээгээрээ энэ дэлхийгээс ялгах гэж оролцсоор эзэн зөвхөрж, ядарч, туйлдж өөрөөрөө маш олон зүйлээр буруутгаж байна. Харин өнөөдрөөс эхлээд би та бүхнийг хоёр зүйлийг чадах чинээгээр хийвэл та ариун амьдралаа гэж хэлэх гээд. Нэгдүгээр бид өдөр бүр бурхантай залгагдаж түүний оршихуйд амьдрал. Чадах чинээгээр бурханы оршихуйд үгүй. Бурхантай залгагд. Хоёрт нь эзэн зориулагдсан амьдралаар амьдрал. Хийж ярьж байгаа, хийж бүтээж байгаа бүх зүйлээ эзний алдрын төлөө хийж. Ингүүл та ариун амьдралаар амьдрах гэсэн. За нэгдүгээрт нь юу гэсэн бэлээ? Эзэнтэй өдөр бүр залхагддаг.
Энэ л биднийг ариун болгодог. Энэ зүйл биднийг ариун болгодог. Өдөр бүр бурхантай залхагд. Өдөр бүр түүний оршихуйтай залхагд. Энэ нь биднийг ариун амьдрал руу авцалдаг гэсэн. Хажууд бол ах トゥ руу хараад хэлээр өндөр биедрээ контакт маа. Эцэнтэй залхагд энэ л ариун амьдрал байж шүү гэж. Сүүлийн үед итгэгч нарын дунд маш ихээр яригдж байгаа нэг үг яриа байгаа. Энэ юу вэ гэхээр хэрхэн энэ дэлхийгээс салах вэ? Хэрхэн энэ гим нүгэл гэж хэлэгдсэн зүйлүүдээс хол байх вэ гэдэг теолог ятгалгууд яригдж байгаа. Харин үүнээс илүү нэг юм дандаа яригдах ёстой. Энэ нь хэрхэн эзэнтэй залхагдах вэ? Батаман төрөний хой чухал гэршил хэлсэн. Бата тэр гэршил дээр юу гэдэг хэлсэн бэ? 21 хоногийн туршид бурхантай залхагдсанаа ярьлаа шүү дээ. Үр дүнд нь юу болсон бэ? Цэвэрлэгдсэн, өрөөгдсөн, эдгээгдсэн, тэнгэрсэн. Харин гим гэж хэлэгдсэн жагсаалтуудыг бичээд тэр болгоныг зүрчгүй тулд зүндрэн амьдрал баяр хөөргөө болж. Тэгээд маш их ядрал, гутралтай. Харин нэг зүйлийг хийж эхлэнэ гэсэн манайхаа. Тэр жагсаалтуудаа харилцаад хоёр зүйлийг нь улаан гарцуулъя гэсэн. Нэг нь өдөр бүр бурхантай залхах. Өдөр бүр эзэнтэй залхах. Иохан 15 дугаар бүлэг дээр эзэн Есүс яг энэ талаар ингэж хэлсэн. Би бол усан үзмийн мод. Харин та нар бол мөчрүүд. Хүн миний дотор байж, би мөн түүний дотор байвал тэр хүн их чимс ургуулна. Учир нь надаас салангад байвал та нар юу ч хийж чадахгүй. Үргэлжлүүлээд харвал үр жимс ургуулахгүйгээс гадна та нар хувхайрна гэж хэлсэн. Үр жимсгүй амьдралгүй болно гэсэн. Харин эзэн Есүс үр жимстэй байхын тулд мөчөр нэг зүйл хийх хэрэгтэй гэсэн. Юу хийх хэрэгтэй гэсэн бэ? Модтой залхагд. Мөчөр супер мөчөр байх хэрэгтэй. Эсвэл мөчөр ямар нэгэн мөчрийг гэмтэж болох зүйлээс хол байж, холтож амьдрах шаардлага. Харин мөчөр нэг зүйл хийх юм бол мөчөр амьдрна гэсэн. Мөчөр нэг зүйл хийх гэсэн. Энэ нь модтой залхагд. Модтой залхагд. Амен. Та намайг дагаад хэлээрэй. Модтой залхагд. Нэг зүйл хийх гэсэн. Мөчөр модтой залхагд. Тэгвэл тэр модоор дамжин ирж байгаа шим шүүсэн. Өнөөх мөчрийг үр жимстэй болгон, үр жимстэй амьдралтай болгон өөрчилдөг. Амен. Иохан 15 дугаар бүлэг дээр хэлэгдсэний дагуу бид ариун амьдралаар амьдарч үр жимстэй байж, Галаат 5 дугаар бүлгийн 22-оос 23 дугаар эшлэлээр хэлсэн 9 төрлийн тэр үр жимсийг ургуулахын тулд мөчр модтой залхагд гэдгийг бид ойлгох хэрэгтэй гэсэн. Тэгвэл бид үр жимстэй амьдарч, утга учиртай амьдарч, бусдыг хайрлаж, хүндэлж, ариун амьдралаар амьдрна гэсэн. Өчигдөр дархан руу мөөжитэйгээ Йонатайгаа хамт явж байсан. Замын турш манай их олон зүйл ярьлаа. Би бүгднийг чагнасан. Тэгээ бас voice recorder бүгдийг бичиж авсан. Сулааны групп дээр байна. Замын турш мөөжи Йона хоёр маань юу ярьсан бэ гэхээр тэд итгэлийн найзуудын нөхөрлийн хүрээлэл бий болгож. Тэгээ тэр хүрээл дотор 7 залуучууд хоорондоо нөхөрлөж байна. Тэр 7 залуучуудын дунд 2-3 эмэгтэй. 2-3 эмэгтэй. Тэгэхдээ тэд нар биенийгээ харахтаа нөгөө эрэгтэй хүн эмэгтэй хүнийг шохоорхдог, сонирхдог тийм харцаар хардаггүй. Зүгээр сайхан найзууд. Тэгээд тэдний хамтдаа нөхөрлөж, хамтдаа эзнийг магтаж, хамтдаа Библийг уншиж, хамтдаа судалж байгаа энэ байдлыг хараад зарим итгэгч залуучууд та нарын нөхөрлөлт донд орё гэсэн гэнэ. Тэгэхээр оруулаад ирсэн чинь тун удалгүй нөгөө эмэгтэйчүүдийг сонирхоо. Орой болгоод мессеж бичээд маргааш кино үзье, хатуур хоол идэгэл. Тэгээд энэ нь айгүй хэцүү болоод энэ мессежнээс болоод мөөжи рүү Йонаа руу нөгөө октод маань мессеж бичиж гэнэ. Айгүй хатаатай маа ингэж байна. Тэгээд өчтөр өдөр маань юу ярьж байсан гэхээр тэгээд долуулаа найзлахаар болоод өнөөдөр нөгөө буруу сонирхлоор орж ирээд байгаа залуучуудыг бид нэг болцсон гэж. Тэгээд нөхөрлөлийн тал дээр ч гэсэн яг энэ нөхөрлөл бол айгүй үлгэр жишээ байсан. Миний хувьд бол замдаа бодож явахдаа бас баярлсан бахаа гэсэн. Гэхдээ нөгөө залуучууд нөхөрлөл рүү орж ирэнгуутаа нөгөө 2-3 эмэгтэйгээ бас зүгээр ойлгохгүй тэгэл кино үзээ хоол идээд би чамайг дааж киномаа дагуугаар үгүй юм байна. Яавал биенийгаа ч гэсэн янз янзын харцаар, янз янзын буруу сэтгэлгүйгээр
харж ойлгож нөхөрлөж чадах. Тэгээд бид нар ингэж болохгүй тэгэж болохгүй гэсэн нөхөрлөд дундах янз янзын дүрмтэй холбоотой олон зүйлүүдийг жагсаалтуулгаар бичиж болно л доо. Гэхдээ нэг л зүйлээр бид нар нөхөрлөх юм бол үнэхээр үнэн сайхан нөхөрлөж чадна. Энэ нь юу гэхээр хамтдаа эзэнтэй залхагдаж нөхөрлөнө гэсэн. Мөчи Йохан тэр маань нөхөрлж байгаа нөхөрлөлийг бас замын тур сонсоод би бурхан талархсан. Тэд ихлэ хамтдаа ууланд аялдаг байж, юу гэж явжсэн мэдэхгүй. Хамтдаа хөл өмгөцдөг байж, за хамтдаа хоол иддэг байж, хамтдаа зугаалдаг байж. Тэгсэн чи одоо юу болж байгаа гэхээр тэд хамтдаа үйлчлдэг байж. 7 хоног болгоны бүтэн сайн өдөр тэд орой 7 цагаас 9 цаг хүртэл 7 хоног болгон хамтдаа 2 цаг магтдаг болсон. Тэд бас хамтдаа илгээлтэнд явж байна. Тэд хамтдаа бие биенийгээ дэмжиж, хамтдаа эзний үгийг судалж, тэд яг одоо эзэнтэй залхагдан бие биентэйгээ бас залхагдана гэж. Энэ нөхөрлөөсөө болоод тэд бие биендээ үнэхээр ойр болж, дотн болж, тэгээд яг итгэлийн тийм гоё нөхөрлөлийг бий болгосон. Тэгэхээр эзэнтэй залхагдан амьдарч байгаа хүний дотроос яг л эрүүл хандлага, эрүүл харц, эрүүл үг яриа, эрүүл үйлдэл гардаг. Энэ ариун байдал нь өөр бусадтайгаа ч гэсэн залхагдан утга учиртай урагшлах шалтгаанууд болдог байна. Тэгэхээр бид яах ёстой вэ? Ариун амьдралаар амьдрах бол хамгийн ихний чухал зүйл нь бид зүгээр л өдөр болгон бурхантай залхагдаж амьдрах хэрэгтэй гэсэн. Өдөр бүр түнтэй залхагдах. Заримдаа бидний бүх төвлөрөл хичээл зүтгэл нь гэмээс хол байх гэсэн орлогоор дүүрэн байдаг. Тэгээд ихэвчлэн цөхөрдөг, ядардаг, буруутгадаг өөрийгөө. Харин үүний оронд одоо бүх хүчээр бурхантай ойр байх орлогоор дүүрэн амьдарцгаая. Тэгвэл баяр хөөр, ялалт, хүч чадал, урам зориг тэнхээгээр дүүрэн байна гэсэн. Бурхантай залхагд. Тэгвэл та үр жим сургуул. Бурхантай залхагд. Тэгвэл та баяр хөөрөөр бэлхэн. Бурхантай залхагд. Тэгвэл та гин нүгэл асуудлуудаа ялан дэлбэ гэсэн. Амен. Үнэхээр үүний баяр хөөргийг үр жимсийг амсч байгаа. Эзэнтэй залхагдах тусам амьдралд асуудал ирэхэд асуудлыг харж салхан сандарч янз янз болохоо болж харж баяр хөөргийг маань ямар ч асуудал байсан булаач чадхааргүй болтлоо хуйглагддаг гэсэн. Эзэнтэй залхагдах тусам бид баяр хөөрөөр бэлэх. Нэг удаа цуглааны нэг залуутай гэж хэлжсэн пастраа. Нөгөө зэрэгний хүмүүс дээр гардаг шиг нэг үгийг хэлчихсэн. Пастраа, за та яах вэ? Та бол нэг асуудалд ортгүй байх. Тэгээ бурхан дээрээс таныг ингээд аваад хоп гэл. Нэгтэй болон гол бурхан хоп гэж хангаал. Асуудал гарлаа бурхан хоп гэж таныг суглаад авчихсан. Бид нар бол хэцүү шүү дээ гэж. Тэгээ намайг асуудалд ортгүй ч удаад гэж. Тэгээ хандаа энийгээ явж байгаа болохоор өдөр болгоо юм surprise-тай ингээд уучраад өнөөдөр бас их хөөрхөн сонссон. Манай урангийн маань одоо охин үлгэн. Охин. Болоо би охиныхоо төрөөд авах болсон. Наадмын үеэр байсан зургийг харснаа. Аава болроо кесер хоёрын зургийг харна гэсэн. Кесер гэсэн. Тэгэхээр нураа маань өсөө. Үгүй чи кесер биш үү? Пастор гэсэн. Үгүй кесер гэдэг тийм л гэсэн. Ер нь пастор гэж зарим хүмүүс жоохон тусгай хүн гэж бодоод байгаа шүү дээ. Ядардаггүй, үлсдэггүй, мөнгөөр дутагддаггүй, цангадаггүй, уйлдаггүй, даардаггүй. Яатсан юм бэ? Би ч нэг эсэргээр шүү дээ. Даарна, үлсэн, цанган, тэ үлсгүй байна, цангахгүй байна. Ядрахгүй байна, амрахгүй байна. Тэр бас нэг хүн бас нэгж хэлжсэн л да нөгөө баян энерги явж байдаг болохоор ер нь та нар намайг ингээд ураад уурлаа явж байгааг харсан хүмүүс байна. Гүг харсан бол шууд хэлээ. Тэгчээ. Намайг харсан манай хүмүүс багтдаг шүү дээ. Ер нь гэхдээ би зүгээр анзаарч байгаа. Эцэнтэй алгаад он жил өнгөрөх тусам маш их баяр хөөрөөр дүүрж байгаа анзаарч байгаа. Тэгээ нэг удаа би бүр дундгой аймагт ер нь ингээд хинээдэг сарайтай л та ингээд инээс зүгээр байгаа л байх байхгүй. Баяр хөөрийн хүчлээстэй зүгээр байгаа. Дундгой аймагт гэр бүлийн сургуультай ирэхэд очсон. Бүх юм бэлтгэсэн. Тэгээд сургуультай ирэхэд хүүдэнд ингээд костюм өмсөө зангаараа зөвчөөл ингээд байсан. Тэгсэн чинь нэг хилэмгээ долонгоо ах жоохон халамцсан байл.
Цаасаа нөгөөний дундгой аймгийн дэрэн сум түрээд ирдэг чи стонераа юу муу гэж баданерлаа. Тэгээд харж ирсэн. За чи нөгөө хотоос ирсэн багш нь уу гэж тэгж. Тий. Яасан сайхан царай зүстэй өгтөө тэгж. Баярлаа. Тэгээд үүд ингээд нөгөө юугаа үлээгээ зогсчихлаа. Тэгсэн чинь яасан сайхан царай зүстэй өгтөө гэж харж ирсэн. Чи лав зөөрч бахыг гэж аа. Магтам утаараас нэг юм гарлаа. Гүн яаж ч байгаа яагаад танаа зөөрч гэж байсан. Яахтай энэгээд хуурах гэдэг юм шиг байна. Царайтай. Хүмүүнийхэр зөөрч гэдэг хуурахтай байгаа болсон байж таа. Гэтэ надад лөвөрдүүлж ирсэн юм байна уу? Хөлтүүлж ирсэн. Яг үнийг хэлэхэд эзэнтэй алхах үед, эзэнтэй ойртох үед асуудал гарсан ч гэсэн инээгээд явах шалтгаантай урам зоригтой баяр хөөртэй амьдардаг. Эхнэр маань би нүвдөөд их олон жил болсон. Тэгээд тэр үед эхнэрийгээ пасторуудын нөхөрлөл уулзалтан дээр би нэг авч очтгүй байсан тийм. Нэг удаа 10 гаруй пасторууд хоол идэхээр болсон. Тэгээд тэр уулзалтан дээр бүгд эхнэртэйгээр ишүүлсэн. Тэгээд эхнэрийгээ би үүрээд очсон. 2012 онд. Тийм хаа. Тэгээд эхнэрийгээ би тэр уулзалтан дээр үүрээд очсон. Бүх пасторууд эхнэрүүдтэйгээ суугатаал, гоё хувцалдсан, гоё газар хоол идэж байгаа. Тэгээд Монгол чуулганы хувьд бол бас нэлээд нэр хүндтэй пасторууд байсан. Нараа пастор, Бачаргал пастор, Батул пастор, Соёнбоо пастор. Тэгээд тэр хүмүүстэй хамт хоол идэхээр очсон залуухан өдөртөгчийн хувьд бол надад нэр хүндээ ирэг байлаа. Тэгэхдээ би эхнэрийгээ өрөөд очсон. Эхнэрийгээ өрөөд хамтдаа хоол идсэн. Хоол идэж явах туршид тэд нар харсаар байсан. Эхнэрийн маань гар өвчний улмаас амандаа хөрөхгүй байсан. Тийм учраас би өмнө нь тавг тавиад буцасан хоолноос нэгээр нь авч тавиад эхнэрийгээ хооллоод өөрөө хоолоо идсэн. Гэхдээ би тэнд уйлаад хоолсон юм байхгүй. Яг өөлж байгаа. Яг хоолох сатаад уйлаад идсэн байхгүй. Тэгээд би энэ талдаа саяхан болсон үйлчлэл тэр байлаа, юм байлаа гэж хүчтэй мараад инээлтэд ингээ юу ч болоогүй юм шиг хамт хооллоо. Тэгээд эхнэрийгээ ураад баяртай гэж эхнэрийгээ ураад тэгээд гараасан. Гараад явсан чи өөдөнд дуудсан тийм. Тэгээд юу гэсэн ихээр чамаг чи ингээ хаасаагүй нэг явж яадаг болохоор яг эхнэр чи юм өвчтэй гэж бид нар юусэн бодож шүү. Бид нар яг юм өвчтэй гэж бид нар юусэн бодов. Эхнэрийнхээ үүрээд ирснээр чи хараад сэтгэл жоохон өвдлөө. Тэг чи энийг л явж яадаг шин. Тэнд ч энийг л орж ирэх үүрээ. Юу ч болоогүй юм шин. Тэгээд нөгөө пасторууд маань юу гэсэн бид нар залбирч өгье. Тэгээд бүгд хамтдаа тэр рестораны үүдэн гарах гэж явсан бас бүгд цуглаа залбирсан. Харин яг тэр залбирлын дараа эхнэрийн маань эдгэрлийн төлөө хаалгууд онгож байсан. Гэхдээ би эндээс нэг зүйлийг чухалчтай хэлэх гээд байна. Эхнэрээ үүрээд өвчнөөс болоод би нууцсан байсан, эхнэрээ үүрээд явж байсан ч надад баяр хөөр байсан. Бид жаргалтай амьдарч байсан. Яагаад гэвэл манай гэрт эзний оршихуй байсан. Бид өглөө болгон босоод гараараасаа мараад залбирч Библийг уншиж, Библийнхаа ерөө залбираад ажилдаа гардаг байсан. Тэр үед би боломжтой бүх цагаар ажил хийдэг байсан. Гэхдээ бүх цагт эзнийг хүндэлж, эзнийг даах гэж хичээж амьдардаг байсан. Тэгээ би нэг зүйлийг үнэхээр мэдэрдэг байсан. Манай гэрт Бурхны оршихуй байгааг мэдэрдэг байсан. Тийм учраас би баяр хөөртэй байсан. Эхнэрийгээ өөрөө би гудамжинд явж байхдаа эргэж бүжгэлдэг байлаа. Харин сайн байраар эргэлээ шүүгээс гэж эргэж бүжгэлдэг байлаа. Эхнэрийгээ өөрөө гудамжаар явж байхдаа өөлөөл явж ирсэн надад байхгүй шүү дээ. Энийг л явж ирсэн. Баяр хөөртэйгээр хооллож, баяр хөөртэйгээр ажиллаж, баяр хөөртэйгээр амьдэрсэн. Яагаад гэвэл манай гэрт эзний оршихуй байсан. Ариун сүнсний үр жимсийн нэг нь баяр хөөр. Ариун сүнсээр бэлхэн дүүрэн амьдарч, ариун амьдралаар амьдарч байгаа хүмүүсийн нүүр царайнаас гунигийн үрчлээ биш, харин баярын жаргалтай нэмсэглүү тодордог. Тэдэнд ичхүүр байхгүй, нуугдах шалтгаанууд байхгүй гэсэн. Харин ариун байдалтай, ариун амьдралтай болохын тулд бид гим гэж хэлэгдсэн зүйлүүдээс цугтаж, гим гэж хэлэгдсэн дүр болгоноос цугтаж амьдрахаа болно. Харин нэг зүйл рүү бид хүсэн тэмүүлж
нэг зүйлийн төлөө өстө улаан галзуу зурлах хэрэгтэй. Энэ бол эзний оршихуйтай зурлах хэрэгтэй. Заримдаа бүр ядартлаа гэмгэж хэлэгдсэн жигсаалтуудыг зөрчихгүй байхын төлөө ядартлаа бид нар амьдардаг шнэ. Харин нэг зүйлийг л өдөр болгон хийнэ. Бурхны оршихуйтай залгагддаг. Бурхантай залгагддаг. Мөчир модтай залгагдвал үр жимсэн. Амен. Хажууд байгаа ах トゥ ус руугаа хараад хэллээ. За намайг дахиад хэлээрэй. Хажууд байгаа ах トゥ ус руугаа хараад хоёр өөрөөгөө болоод нэг зүйл хэлээ. Дахиад хэлээрэй. Харанхуугаас сухтах. Хамгийн шилдэг арга. Гэрэлт ойрхон байдаг. Амен. Харанхуугаас сухтах хамгийн шилдэг арга бол харанхуугаас зүгэрлэхгүй ч болдог биш. Зүгээр гэрэлт ойрхон. Гэрэл харанхуу гээгүүлэхэд харанхуу зайлан боддог. Харин эзэн өөрийгөө бий бол гэрэл гэж хэлсэн. Надад итгэн давдаг хүний амьдрал гэрэлтэй болно гэсэн. Тийм учраас харанхуун ажлууд нэг нэгээр ард суган үлддэг гэсэн. Гэмээс ангид байх нэг л арга байна. Бурханд залгагд. Гэрэл дотор амьдр. Амен. Хоёрдугаарт нь Бурханд өөрсдөө зориулан амьдр. 18 жилийн өмнөөс ахгуулаад өнөөдөр хүртэл туулсан 18 жилийн итгэлийн амьдрал харахтаа би нэг зүйлийг дандаа хардаг. Маш олон залуучууд 18 жилийн өмнө надтай хамт нэг гараанаас итгэлийн амьдралаа явуулсан. Харин зарим залуучууд нь итгэлийн амьдралаа унаж, алдаж, эргээ засаж чадхааргүй олон алдааны эзэн болсон байгааг харж байна. Харин зарим итгэлийн амьдрал дээр гэрчлэлүүдийг хурааж авсан. Итгэлийн амьдрал дээр ялалт байх болж, итгэлийн амьдрал дээр маш олон ялалтуудын эзэн болсон. Шалтгаан нь юу байсан гэж? Өөрийнхөө залуу нас, ирж хүч, авьяас чадвар, мөнгө санхүүгээр амьдралд байгаа үнцэнтэй зүйлээр Бурханд үйлчилсэн хүмүүс нь эзэн дотор үржимстэй амьдрсныг харж байна. Энэ нь заавал урд гараад номлох тухай биш. Харин өөрийнхөө хийж чадах бүх зүйлээр эзэнд өөрийгөө зориулж амьдрах зүрх сэтгэлтэй амьдрах тухай. Та цуглаандаа ирэхдээ өнөөдөр хэн номлох бол, өнөөдөр ямар дуу дуулагдах бол, өнөөдөр юу болох бол гэсэн сэтгэлээр биш. Харин цуглаандаа ирээд за тэр мөрөө байгаа сандлыг төштэй тавьчих та гэсэн сэтгэлээр ирээ. Энэ чуулганы нэг хэсэг нь бол та. Таныг би үзэгчийн суулт дээр биш, харин энэ чуулганы амьд тоосоо болж хамтдаа өргөдөх, Бурхны хаанчлалын төлөө оролцох, эзний алдрын төлөө амьдрах тэр зүрх сэтгэлээр ирээсэй гэж хэлж байна. Хүн болгон Бурханд үйлчлэх боломжтой. Нэг хүнийг ч гэсэн Бурхан дээр авчрахын төлөө хичээн зүтгэн амьдарч байгаа тэр хүний амьдрал эргээд өөрөө босгогддог. Та намайг дагаад хэлдэг. Бусдыг тэнхрүүлж өөрөө тэнхэрдэг. Эзний үгнээр яг энэ амлалт. Бусдыг тэнхрүүлдэг нь өөрөө тэнхэрдэг. Алдсан, ядарсан, унсан, зөвхөрсөн байгаа хэн нэгнийг олж очоод тэр хүнд эзний тухай ярьж, тэр хүнийг сэргэж босгоход нь дэм болж байгаа тэр хүн өөрөө эргээд сэргэж байдаг. Бурханд ингэж цаг цаваа зүрх сэтгэлээ зориулж байгаа хүн нь аюун амьдралаар амьдрах өрөөлүүдийг амсдаг. Харин аюун амьдралын эсрэг талд нь юу вэ? Эзний өргөнд хайхрамжгүй хандаж, эзэнд хүндэтгэлгүй хандаж, зүгээр л нэг чирийн хүний амьдралаар ирж очдог тэр амьдрал өсөж төлөвшдөггүй гэдгийг бодгосон. Эзэнд өөрийгөө зориулаа. Хиний Аминагийн төлөө би бас эзэнд үнэхээр талархаж. Юу төрчих гээд байгаа юм шиг заримдаа бүтэн сайн дээрээ яг магтаал дуншуул яана гэж бодсон шүү. Бүгд ингээл гараа өргөөл магтчихсан чил Аминад гинт дуншаал ихлүүл яана гарч ирсэн. Өвчлөмөд хэлээ. Гэхдээ юу төрөх жоохон мөртөө үйлчлээ л байна. Тэгээ сүүлдээ бид нар ярилцаад за ер нь одоо болиулъя. Одоо яг бол яг төрөх гээд болиулсан. Тэгээ дээр нь зөвхөн бүтэн сайн дэрж үйлчлэв гэж та манайхаа. 7 хоногийн дундор 2 цаг 3 цагийн бэлтгэл Амина маань очиод бэлтгэл хийж байна. 2-3 цаг төгөлдөр хураа тоглоод бэлдээд мөрөнд гүшөөд ядраад тэгсэн ч гэсэн тэнд юу төрөх гээд том гэцтэй байгаа мөртлөө тоглоод. Тэгэхээр өөрөө эзэнд зориулж, эзэнд
гэсэн хандлагатай зүрх сэтгэлтэй амьдраач гэж би таныг уриалмаар. Энэ чуулганд байгаа хүн болгон бурханд үйлчлээс. Энэ биднийг ариун амьдрал дотор авчирдаг. Эзэн зориулсан цаг, зүрх сэтгэл тэ амьдраа гэсэн. Юу амралтын өдрийг 11-ийн өргөлийг эзний чуулганыг ариун болгосон байна. Дахиад хэлэхэд эзэнд зориулж тусгаарласан учраас ариун болсон. Эзэнд зориулсан зүрх сэтгэлтэй хүмүүс ариун амьдралын үр жимсийг авч амьдардаг. 11-ийн өргөл нь ариун. Учир нь эзэн зориулсан өргөл. Эзэнд үйлчилж байгаа үйлчлүүд ариун. Эзний чуулган ариун. Учир нь эзнийг эрен хайсан хүмүүсийн цугларалт. Тэгэхээр та бүхэн эзэнд өөрийгөө зориулан амьдраач гэж уриалмаар. Нэгдүгээрт нь эзэн залхагт, хоёрдугаарт нь эзэнд өөрийгөө зориул. Та дагаад хэлээрэ дахиад нэг. Би игэлчрийн итгэгч болохгүй. Би эзэнд үйлчилнэ. Би бурханд үйлчилнэ. Би бурханы төлөө цагаан авьяас чадвараа санхүүгээ потенциалаа амьдралын өдрүүдэд зориулах болно. Амен. Эзэнд зориулсан амьдралаар амьдрах нь биднийг игэл бус ариун байдал руу авчирдаг байх байна. Тэгэхээр бид ариун байдлын талаар өнөөдөр хоёр чухал зүйлийг хамтдаа харлаа. Ариун байхын тулд янз янзын гим гэж хэлэгдсэн зүйлээс зүхтах тухай бид олон удаа сонсч байсан. Эсвэл дэлхийгээс өөр дуурч, дэлхийгээс өөр харагдах тухай бид нар сонсож байсан. Харин өнөөдөр эзэн өөрийн үгээр биднийг хоёр чухал зүйлд ятгах байна. Ариун амьдралаар амьдрахын тулд өдөр болгон бурхантай залхагдаж, өөрт байгаа авьяас чадвар залуунаас өөрт байгаа амьдралын өдрүүдээр бурханд үйлчлбэл энэ биднийг ариун байдлаар дүүргдэг тухай бид хамтдаа үздэг гэсэн. Яг л энэ мөчөр модтой залхагдах үед үржим сургуулдагтай адил. Мөчөр өөрөөсөө дүлээд үржим сургуулж чадахгүй. Харин мөчөр модтой залхагдах нэг л ажлыг хийж сурах. Харин үр дүнд нь үржимс ургадаг гэсэн. Тэгэхээр өнөөдрөөс эхлээд ариун амьдралаар амьдрахын тулд чадах чинээгээр энэ хоёр зүйлийг л хийцгээе. Эзэнд ойртно чи, эзэнд үйлчлцгээе. Үр дүнд нь бид ариун амьдралаар амьдрах болно. Бүгд хамтдаа суулгасан эзэн минь. Магтаалын багаараа гарч ирээд хажууд байгаа ах дус руугаа хараад хоёроо болоод өнөөдрийн үгтэй холбоотой нэг зүйлийг ядахыг та намайг дагаад хэлээрэй. За өөдөөс ч харсан ах юм уу гэж яг тэр харагдаж байгаа дүрдөрхөөр сайхан хэлээ. Ах минь эгч минь гэдэг үгээр юм уу, найз минь, хань минь, эхнэр минь, нөхөр минь. За тэгээд өргөжлүүлээд ингэж хэлээрэй. Хамтдаа бурханд ойртон очицгоё. Хамтдаа бурханд үйлчлцгээе. Ариун амьдралаар гэрчлэл дүүрэн амьдрья. Чи чадна. Хамтдаа ия. Хамтдаа бурханд ойртъя. Хамтдаа бурханд үйлчлэе. Түүнд зориулсан амьдралаар амьдрья. Амен. Би таныг ерөн залбираад бүгдээ баяр хөөртэйгээр нэг магтаалаар эзнийг магтаад өнөөдрийн цуглааныг өндөрлөе.